Сайн уу? Өнөөдөр бүгдээрээ бас нэгэн гоё бичлэгийг үзэх болно. Би бол гоё бичлэгээ бичиж танарт харуулах болно гэсэн үг. За тэгээд энэ бичлэг маань болохоор мэдээж нөгөө Монголын хамгийн гоё хумсны салон, Монголын хамгийн гоё нүрийн салон, хамгийн гоё сормосны салон гэж за Монголын хамгийн гоёыг олдог бичлэг маань байгаа. За тэгээ Монголын хамгийн гоёыг олохоор маргааш би зорих гэж байна. Аялалдаа гарах гэж байна. За энэ маань болохоор юу гэхээр би өмнөх бичлэгээр болохоор хумсны салон орсон. Удаан нөгөө хумстай яваад исэн чинь хумс маань амар нэмгэрсэн. Тэгээд энийгээ жоохон бас ингээ ургуулад жоохон амраа гэж бодоод ингээ байж гин. Харин яг одоо болохоор маргааш гоё сормосны салон хаана байгаа талаар юу нь бол олж мэдэх болно. Тэгээд маргааш хамгийн ихний газар л болохоор орох гэж байна. Нүн ерөөсөө сормос хил гэж үзэж байгаагүй би бүр дандаа сормос наадаг байсан. Тэгээд ер нь сормос хил гэж үзье гэж боддогчгүй байсан л да. Аним сормосыг хараад амар гой санагддаг. Тэгээд ер нь сормос хэлэхээр бол дараа нь аним сормосыг хийлгий да гэж боддог байхгүй. Тэгээд сормос хэлье гэж бодоо. Тэгээд Монголд хамгийн гоё аним сормос хийж байгаа газрыг ер нь бол хайж агаад энэ газрыг олсон байгаа. Тэгээд дандаа мэдээ сормос хийлгэж үзгүй байлсан. Уйдгартай учраас нэг удаадаа ч гэсэн сормос хийлгэж үзье гэж бодоод энэ бичлэг маань өөрөө анх хийлгэж үзэж байгаа хүний сэтгэл болон мөн сормосны салоноор орж байгаа хүний сэтгэл гэдэг юм хоёр сэтгэлийг агуулж байгаа учраас та нар манаас зөвөр ойлгож үзээрэй. За тэгээд бүгдээрээ маргааш явцгаая. Цагаасаа эртэрсэн учраас ингээд хорхон газар сууж байна. Би бүр яг хажуудлынхаа байранд нь кофе шоп хийж байгаа гэрлээ. Тэгээд одоо ийшээ энэ явдаг хөнгөө учраас ирж чинь түн цол юм кофе шоп амар хүнтэй би бүр ирж чадахгүй. Тийм бичиг. За энэ явдлах хэвээр даа. Энэ подолктэй юм джинсэн өмдөлтөй гараад ирсэн юм байна. Амар халуун. Яг энэ ногооны энд хажуудны энэ шар байр байгаа. Шар байрны энд байг юм байна. Би бүр сая. Нөгөө амархан болчихлээ. Хүмүүсээ хэлж байгаа гэрлээ. Тэгээд яг нэг цаг л боллоо. Нийс. За бичлэгтээ эргээд тавтай морил. За одоо сормосоо хийлгээд 2 хонжийн одоо бүр 3 дахь хоног болох гэж байна. За тэгэнгүүт шууд ингээ нөгөө оройн нэрээ сэтгэлээ хэлье гэж бодсон боловч бас ингээ нөгөө яг ямар яаж мэдрэгдэж байгаа маргааш нь ямар өөрчлөлт байгаа сормос маань тэг салсан юм уу нийлсэн юм уу тэр болгоныг мэдэхгүй учраас би ядаж 2 хоноод хийж бодоод тэгэд одоо 2 дахь хоног дээрээ за бичлэгнийхаа сэтгэгдэл хэсгийг болохоор бичих гэж байна. Орчин ямар байсан талаараа ярилцъя. Ер нь бол шууд ийм бусад одоо салаанууд гэдэг шүү дээ. Хумсных за тэгээд барай марэж гэдэг юм уу ингээ бүгд хамтдаа ийм салон гэдэг шүү дээ. Тийм биш. Яг ганцхан одоо нөгөө сормосны салон учраас бас тэрвэрээ ийм давуу талтай юм уу зөвхөн сормосоо анхаарад ингээ сормосоо хийх боломжтой тийм салон байсан. За цэвэрхэн орчинтой. За тэгээд 3 одоо ийм судалтай байсан. Тэгэхээр ерөөд бол нэг дор 3 хүн хамтдаа хэлэх боломжтой. 3 найзууд байгаа юм бол тий хамтдаа хэлэх боломжтой юм байлээ. За бол ингээ ямар ч сормосны мэдлэггүй хүн очиж байгаа шүү дээ. За тэгээд артист тохиом маань л айгүй хөрхөн байсан. Тэгээд би ингээ ямар ч сормосны мэдлэггүй би ингээ анхудаа хэлэх гэж байгаа гэдэг нь надаас зөндөө юм асуугаа. Тэгээд бит хоёр болохоор сормосоо хэлсэн байгаа. За тэгээд сормос болон дээ нэг юм гоо сайхны газруудаар бас юм бичлэг хийх юм бас айгүй тийм дутагдaltaй тал байна. Тэрний үед гэхээр одоо сормос хийлгэж байгаа тохиол би ингээд нүдээ ингээ анастай байж байгаа учраас ингээ бичлэг хийх боломжгүй. Тэр чинь нөгөө ингээ байнга бүр ингээ бүтэн цаг гарны туршид ингээд шууд ингээд эхлүүлчихэд хайчих боломжгүй шүү дээ. Тэр чинь бас ингээд бичээ зөксөөгөөд тэгээ нийлүүлэх учраас бичлэгээ хийх гэж аягүй заасан. Тэгээд ер нь бол нэг хийх бичиж чадаагүй артист тохиолдол би уг нь хэлээд би ингээд бичлэг хийдэм аа гэд хэлээд уг нэг газар тогтоолуулах гэсэн боловч тэр тогтоож чадаагүй бас амар олон юм асуусан. Би тэгт хамгийн гол нөгөө сормос талаар ямар ч мэдлэггүй болохоор энийг нь яаж өгөө тэрийг нь яаж өгөө гэж надаас зөндөө юм асуусан. Би ерөөсөө юу ч мэдэхгүй байсан. Тэгээд
шууд зураг бариад утсан. За яг энэ бичлэг дээр танаа яг энэ хийсэн энэ бичлэг дээр гişгэл юм бол хийлгийа гэл яг ямар бодолтой байсан те яг ямар сормос төсөөлж очсон бэ гэдгийг бас хэлье. За бичлэгнүүд хийдээ те нөгөө Монако гэдэг охин байдаг шүү дээ те. Тэр охины сормос ч бүр ингээ амар гоё юм дэрэгөр. Тэгээд би тэр охины нөгөө сормос ингээ нүр бод холгонд сормосаа наад юм болов гэсэн чинь хийлэгдэм байлээ. Дандаа юм сормос хийлэгдэг. Тэгээд би бүр тэр чинь тэр охины яг хийлэгдэх газрын бүр хайгаад тэг нэг юм Япон газар байсан бохгүй. Тэгээд тэр газрынхаа ингээ зургийг харсан чинь бүр ингээ амар юм дэрэгөр. Тэгтээ бол тэр бол бүр хитрхийн амар урт бүр бодит амьдралаар байгаа юм бол амар урт хийлэгдэм байлээ. Тэгээд тэгжээж л угаасаа ингээд бичлэгэн дээр ингэж гоё гардаг л ахaltaа. Ер нь бол тэр охины сормосыг яг төсөөлжсөн байхгүй. Тэгээд Монголд яг хайж агаад энэ газрыг болоод энэ газрын яг энэ аним сормосууд нь яг өдөртөө харагдах юм байна да гэсэн үндсэн дээр ер нь бол очсон байгаа. Тэгээд би яг тэр өөрсдийнх нь хийсэн тэр бичлэгийг ер нь бол харуулад за би яг энэ шиг хийлье гэд утсан. Spike гэдсэн баха тэр нөгөө юм тодорч харагдаж байгаа хэсгүүд байгаа шүү дээ. Юм нийлүүлсэн юм өтгөн. За тэр хэсгүүдийг нь болохоор хідээр хийх вэ? 5-аар хийх үү 4-ээр хийх үү гэд надад асуусан байхгүй. Тэгээ би тэр бичлэг дээр аль нэс юм бол гэд тэгсэн чинь 5 байсан баха гэ. Тэгээд за би дүүл яг тэр бичлэг дээр хийлгийа гэд 5-аар хийлгэхээр болсон. Миллиметрийн хувьд гэх юм бол хамгийн урттай 14 мм байдаг гэсэн тэднийд. Тэгээд би болохоор бас надад анх хийлгэж байгаа учраас нөгөө энэ аним сормос чи ингээд хийлгэхээр айгүй ингэж тодорч харагддаг гинэ ингээд нүд ингээд гів гин тийм тод болдог гинэ. Удаагүй харах үед ингээ амар тод харагддаг гэд. Тийм учраас надад болохоор 12 нь зүгээр ах гэ надад тийм санал болгоо. Тэгээд за би 12-оор хэлчихье гэд 12-ыг яаж төсөөлсөн бэхээр би нөөс сормос наахта наасан сормоснууд маань ихэд бол дандаа 12 гэдэг байсан бохгүй. Тэгээд за тэгвэл яг нэг тэрэн шиг болох юм байна да гэж бодоод нэг цаг л ихэд бол сормос хийгдсэн. Тэгээд тэгэл хүн чи ихлэл хамгийн нөгөө төсөөлснөөр л бодож шүү. Ваа амар юм гоё юм байна юм шиг нөгөө Монако шил баг харагдсан та гэл. Төсөөлөл яг ингээл талент харсан чинь надад жоохон миний төсөөлсөн шиг байгаагүй. Тэгээд жоохон тийм сэтгэл дундуур байсан гэх юм уу. Нэгдүгээр гэх юм бол ийм сормос чинь ингээ нөгөө яг наадаг сормос шиг биш байт юм байна. Анх хэлгэж байгаа учраас яг сормос яг наасан үед яаж харагддгүү гэдгийг мэдэхгүй. Тэгээд яг ямар чиглэлтэй бас наагддгүү гэдгийг ч мэдэхгүй. Тиймээс учраас би яг нөгөө наадаг сормоснууд чигээл төсөөлж үзэж байгаа байхгүй. Тэгээд ингээ би ингээ нөгөө наадаг сормосыг чинь болохоор хэвээр ингээл янз янзаар наажуулдаг шүү дээ. Ингээ бүр сайн дэрвэлгэж наажуулна, эсвэл жоохон урагшаа ингүүл наажуулна ингээл янз янзаар наажуулдаг. Би чи айгүй сайн дэрвэлгэж наадаг байхгүй. Тэндээ ингээ урдаасаа харсан чинь нэг ингээд амар сормос хийлгэсэн нэг мэддэггүй. Яг ингээ нүд ингээ тодорчл байгаа юм л та. Тэгтээ яг ингээ бүр амар гоё тэр нөгөө наасан сормос шиг ингээ яг ингээ салж одоо юм л илүү тод харагдах хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээ яг тэгээ харсан чи яг тэр нь нэг тийж тодорч харагдахгүйсэн. Тэр спайк нь тэгж тодорч харагдахгүй. Яагаад вэ гэсэн чи ийм сормос ч болохоор ингээ ийм шууд ийм ихт дээшгээ ийм дэргэр биш. Энэ нилийн ийм урагшаага дэргэр байд юм бэлээ. Тэднээс харах юм бол ингээ амар урт ингээ амар дэргэр харагдаж байгаа. Тэгээд урдаасаа харахаар болохоор нэг мэддэхгүй байгаа зү. Одоо нэг ийм л харагдаж. Түнсэд би ингээ сормос наахаар бол бүр ингэж наадаг. Тэгээд мэдээгүй байсан учраас хэрвээ мэдсэн бол би тэр 14 мм-ийг нь бас туршиж үзэх байсан. Тэгээд надад болохоор бас чи ингээ анх хийлгэж байгаа учраас би ингээ хийжлээ гэд надад нөгөө артист охин маань хэлсэн. Тэгээд айгүй арай нөгөө нэг зөөллөөд гэх юм уу тэгж хийсэн баг. Угаасаа анх хийлгэхэд чинь бас хитрхэн амар тодтой очил бас цочиртоод эвгүй авах гэж утсан баг. Тэгээд надад болохоор ингээ зөөлөж хийсэн гэсэн. Жиснаар болохоор ерөөдөө тэр бичлэгэн дээр харагдаж байгаа шиг энэ юунод байгаа штэ энэ spike гэж нэрлэдэг байгаа энэ тод яг энэ таван ширхэг маань илүү жоох юм гурвалжилж ирээд юм жоох өтгөн байсан бол илүү гоё харагдах байсан болов уу гэж бодсон. Гэтэ бас энэ чинь нөгөө хөв хүний сормоос өөрийнхөө нөгөө сормооснаас шилтгаалж байгаа. Тэгээд өөрийнх нь тэгээ сормоосны онцлог өтгөн шингэн урт интерес бас шалтгаалж байгаа учраас бас минийх л яг ийм болсон байж бас магадгүй. Тэгээд тэр бичлэгэн дээр хөхний нүд ч бас амар том айгүй гоё том юм алаг нүдтэй байсан учраас яг мэдээч тэр шиг болохгүй гэдгийг мэдчихсэн. Төсөөлөлт бол мэдээч хувь хүний онцгой шалтгаалаад яг ийм болохгүй л ах гэж бодчихсон. Гэтэл ер нь за төстэй болчих бах те. Энэ дэрвэр нь ядаж ийм төстэй болох байх гэж үзье. Яг энэ охины нүчиг болохгүй нүгээс тодорхой шүү дээ. Тэгээ ядаж ийм дэрвэр байгаа байдал нь илүү төстэй болох болов гэж утсан чинь айгүй бага санагдсан. Тэгээд энэ уртыг нь нэр мэдсэн бол 14 мм-ээр л хийх байсан бэлээ. Хамгийн гол нь бас дараа тэр бичлэгнээс харсан чи тэр охины нүд айгүй юм
айгу юм урт тэгээд юм илүү ингээд юм гадагшаага юм гоё юм тэргээр харагдаад байсан. Тэр spike нь 6 байсан мэлээ. Тэгээд над дээр болохоор 5 байсан гэж хэлээ. Тэгээд би за тэгвэл 5-аар нийлхийгээд 5-ыг хийсэн. Тэгээд бас 6-аар хийж болох юм блэ. Уг нь 6-аар л хийх байсан. Spikes-гууд нь бас хоорондоо арай ойрхон хийгдсэн юм уу гэж харсан. Илүү хол. Тэгээд ингээд захтаа ингээ хоёр хамгийн захтаа ингээд хоёр spike тэгээд ингээд айгу хол байх юм бол угаасаа сормосноо хач гэсэн тэгж гоё харагддаг шүү дээ. Тэгээд энэ болохоор надад арай ойрхон санагдсан. Ойлын сормос учраас энэ spikes-гуудыг угаасаа юм цавуугаар наад юм шиг үлээ л дээ. Тэгчээ тэр нь ер нь бол явцдаа салчин шүү. Тэгээд ингээд зүгээр сормос шиг болтгоо гэж надад хэлсэн баггүй. Тэгээд тэрнээс сонсоод тэгээд за гээл яг нэг тухайн үед бол нэг мэдгүй орхицсан. Яасан бэ гэхээр 2 хоногийн дараа буюу өнөөдөр өглөө босоод ирсэн чинь баруун талынх нь ингээд нөгөө spike-ууд нь бүх салцсан. Ингээ хоорондоо нийлцсэн байснууд салаад ингээ 2 мөр 3 мөр болцсон. Тэгэд энэ нь бол одоо бүр ерөөсөө аним сормос шиг харагдахгүй. Энэ нь л яг хуу жоохон нийлцсэн ивэрээ ингээд арай тэгж харагд аним шиг харагдаж байгаа. Би өөр дахиад сормос хийх үү, тэгээд дээрээс нь энэ газар очих уу гэдэг сэтгэлээ. Би дахиж өрнөл сормос хийлгмээргүй санагдсан. Яагаад вэ гэхээр жоохон төвхтэй. Нүд мүдийг ингэж мингээд амар ядрааж мадраагаад амар хүнд бол байгаа юм биш. Гэтэл нэг тийм төвхтэй. Сормос угаасаа наахад нэг тийм цаанаал нэг тийм жоохон төвөг байдаг штэ. Яг тэрэн шиг л нэг тийм жоохон төвхтэй юм байна. Тэгээд ингээд өглөө ингээд нүдээ унтаад ингээд сэрэнгүүд энэ зах хэсгээр нь юм жоохон холгоод байгаа юм нэг тийм жоохон нэг тийм төвхтэй байдал үүсгээд тэгээ хамгийн гол нь энтлийн нөгөө spikes-гууд салцсан болохоор энэ бол надад ерөөсөө нэг тийм гой санагдахгүй байгаа. Ойлих тэгээ дээрэс нэгээд айгу тэр spike-ууд нь ер нь ингээд энэ сормоснд маань ихэнх нэг унж дуустлаа тийм байхгүй юм бол ер нь бол хийлгээд дими юм шиг санагдлаа. Хоёрдугаар гэх юм бол бас ингээд бодоход айгу төвхтэй юм байна. Нүрээ бодоход айгу төвхтэй, нүдийнхаа хэсгийг бодоход төвхтэй, арилгахад ч гэсэн төвхтэй ингээд айгу хурцлахгүй ингээд бодоход юм дээдли яг энэ сормосны уг хэсгүүд дээр бас ингээд бодоход амар төвхтэй. Энэ хүссэн сормос юм болохоор юм аним сормос гэж байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол Аз талдаа бол юм солонгос мейкап байх хэрэгтэй байсан шүү дээ. Тэнгүүт яг энэ сормосыг хийлгэснээс хойш миний бодолд тийм биш юм шиг болчиход байна. Ингээ яаж ингэ солонгосрох уу бодсон нэг тийм цаанаа нэг тийм Европ ч юу төрх орж ирээд байгаа байхгүй юу? Сормос хийлгэсэн учраас тэгээд миний хувьд бол сормос хийлгэхээс илүү сормосоо наагаа явж ясан нь баг надад бол үлзийтэй юм шиг санагдлаа. Ачийн шалтгаан гэх юм бол энэ төгсгөлийн яг ер нь бол юг мэрчимтэй нөгөө сормосоо ингэж дэрвэлгэж хийгээгүй. Өөрийн сормос чи ер нь бол нэг юм унжуу байдаг шүү дээ хүмүүсийн сормос чи. Яг тэрэн дээр нь ингэж хийж байгаа учраас энэ төгсгөлийн хэсэг нь юм жоохон хитрэг юм унжуулж ирээд миний нүд угаасаа нэг тийм жоохон будаагүй үед нэг тийм жоохон унжгаар юм шиг харагддаг байхгүй юу? Хэлбрээсээ болоод тэгээ тийм учраас яг тэрийг маань бүр ингэж нэмээд бүр юм унжгаар юм шиг харагдуулаад байгаа энэ төгсгөл хэсэг нь. Сүүлд нь за энэ газраар орох уу гэдэг сэтгэлээ хэлнэ. Би энэ газраар болохоор дахиад нэг удаа бол орно. Яг ийм харагдмаар байна. Яг энэ шиг болмоор байна. Тэгээд дээрэс нь тэр нөгөө 14 мм-тэй урттайгийн сонгоод тэгээд энэ spike-уудыг бас юм 6-таагаар хийлгээж гэх юм уу те. Яг ингэж өөрчлөө. Тэгээд өөрийнхөө санааг яг хэлээд сая анх удаа учраас нэг өмнө очихдоо бол би ерөөсө сормосны талаар ямар ч мэдлэг байхгүй. Яаж хийлгүүл илүү надад зүгээр харагдсан. Яаж хийсэн гэдгийг мэдэхгүй учраас ямар ч туршлагагүй даарс би нэг иймэрхүү болчлоо гэж би бодож байна. Харин дараагийн удаа болохоор яг өөрийнхөө сонирхлыг хэлээд тэгээд дахиад ер нь бол хийхэд сормосных нь яг өөрийнхөө хувьд бол надад айгуу дэжгүй санагдсан нэг тийм амар хүнд бол биш. Нүдээ нээж хагаад бол төвхтэй биш. Тийм өөр бүр яг та нарт бас яг юм гоё аним хэлгээд бүр олцсон те. За энэ л хэлвэл өстой бүр янзтай байдгаа. Тэгээ яг миний хүсэж байгаа та нар ойлгосон мэт те. Яг миний хүсэж байгаа сормос яг хийж чадах өөр газар байгаа юм бол та нараас гоё комент хэсэгдүүлтэйгээрээ. Тэгээд хэрвээ үнэхээр амар гоё газар гараад ирэх юм бол би туршиж үзнэ. Харин дахиад яг гоё болохгүй байгаа юм бол би тэгэхээр сормос хийхгүй байж гэн. За тийм ээ. За тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.